Хуралдаанаар олон асуудлыг хилэлцсэний дотор үдээс өмнө хилэлцсэн тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар сангийн сайд мэдээлэл хийжээ. Батлагдаад удаагүй байгаа энэ хууль араасаа олон шүүмжил дагуулсан учраас хураамжийн хувь хэмжээг бууруулах саналыг тусгахаас аргагүй болсон гинэ. Засгийн газрын өнөөдрийн ээлжид хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлцсэний дотор тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг өөрчлөх хуулийн төслийг хэлцээд дэмжижээ. Иргэд бизнес эрхлэгчний зүгээс тавьсан саналыг үндэслэж хураамжийн хэмжээг эрс бууруулах саналыг улсын хурлд оруулахаар ярьж байгаа юм байна. Тухайлх юм бол арх согтууруулах хундаа худалдаалах зөвшөөрөл олгохдоо 10 сая төгрөгийн хураамж өгдөг байсан бол 1 сая төгрөг болгож бууруулах, мөн тэсэрч дэлбэрэх бодисын худалдааг эрхлэх зөвшөөрлийг олгоход 50 сая төгрөгийн хураамж төлдөг байсан бол 500 мянган төгрөг болгож бууруулах зэрэг санал яригдж байгаа юм байна. Мөн бусад хураамжийн тухайд ч гэсэн нэлээд өөрчлөлт оруулж байгааг сангийн сайд энэхүү танилцуулж байна. Согтууруулах хундаагаар шөнийн 0 цаг хүртэл үйлчлэхэд бол 20 сая төгрөгийн зөвшөөрөл олгодог байсныг нийслэл 1 сая 500 мянга, аймгийн төвийн суманд 800 мянга, бусад суманд 500 мянга болгосон. Сонголтыг нь нийслэл 500 мянга, аймгийн төвийн суманд 400 мянга, бусад суманд 200 мянга. Химийн хортой болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах тусгай зөвшөөрлийг олгоход 75 сая төгрөгөөр тогтоосон байсан. За химийн хортой болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрлийг олгоход 3 сая төгрөг, химийн хортой болон аюултай бодис экспортлох тусгай зөвшөөрөл олгоход 20 мянган төгрөг, химийн хортой болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 25 мянган төгрөг, химийн хортой болон аюултай бодис худалдах тусгай зөвшөөрөл олгоход 500 мянган төгрөг болгож байгаа. Энэхүү засгийн газрын хуралдаанаар хэлсэн асуудлаас гадна бас өчигдөр хөгжлийн банкнаас гаргах 800 тэрбум төгрөгийн бондод засгийн газар баталгаа гаргасан асуудал хэвлэлийнхний анхаарлыг татсан юм а. Энэхүү баталгааны хүрээнд 350 тэрбум төгрөгөөр шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, харин 50 тэрбумаар төмөр замын бодлого, 100 тэрбумын бондоор жижигдэнд үйлдвэрлэл, 300 тэрбумын бондоор аймагуудыг холбосон зам, мөн 110 тэрбум төгрөгийн бондоор ноолооны салбарыг дэмжих зорилготой гэсэн тайлбарыг сангийн сайд өгч байгаа юм а. Энэхүү бондын баталгаа гаргаснаар төсвийн ачааллыг бууруулж төсвийн алдаг